Ингээд дараагийнхаа уран бүтээлч одоо өрөх гэж байгаа уран бүтээлчийн маань дуу бол энэ одоо хүрэлцээрсэн зочдод маш их таалагдсан итгэлтэй байна. Олон жилийн дараас дуулагдах гэж байгаа их нандин дуу. Тэгэхээр эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй, эрдэм мэдлэгтэй, ур чадвартай гэдэг бол бурхнаас заяасан хосгүй ховор үнэт бэлэг гэж би бодож байна. Тэгэхээр дэлгэр жаргал маань 6хан настай байхдаа нэг шүлэг бичсэн ба. 6 дугаар ангид сурагч байхдаа нэг шүлэг бичсэн ба. Тэр шүлэг нь одооний За энэ шүлгийг бол хайртай аавдаа зориулж аавынхаа төрж өссөн булган голын тухай шүлэг бичиж за энэ шүлгэнд Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн хөгжмийн зохиолч булган ая зохиож Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Дэлгэрмаа амьдруулсан юм а. Энэ гайхалтай баярын өдөр бас бид бүгдийн одоо энэ сайхан урлагийг хүлээн авч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Дэлгэрмаа тайзнаа урьж байна. За сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр галголомтой бадрааж хурмаа хийж байгаа та хоёртоо ас жаргалын дээдийг хүсье өрөөё. Ингээд одоо хоримлагч бүсгийн шүлгээр бүтсэн гайхалтай дууг бас та бүхэндээ дуулах гэж байгаа та нарт миний хувьд бас баяртай байна. Ингээд булган багшийнхаа аялгау дэлгэр жаргалын шүлэг булган гол аавын нутаг гэсэн сайхан дууг дуулъя. Oh
Маш их баярлалаа.